сайн байцгаана уу? Намайг Болцронгийн Бүгжин гэдэг Монгол улсын Тархуу аймгийн Дархан нэгдсэн эмнэлгийн Түрх тасагт их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаа одоо ингээд 8 дахь жилдээ ажиллаж байна. За яг нь Солонгосын эрүүл мэндийн систем нь болохоор ерөнхийдөө дэлхийд бол тэргүүлэх дээгүүр байр эзэлдэг. Миний надтай холбогдсон зүйлээр бол үргүтлийн шинжилгээ ухааны салбар тоног төхөөрөмж бол амжилтаараа тэргүүлэх байр эзэлдэг гэж бод Солонгос улсыг зорж ирсэн. Сүүлмээс эмнэлгийг ер нь бол Солонгостой тэргүүлэх эмэгтэйчүүдийн үргүүдлийн асуудлаар цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг учраас нь сонгож ирсэн. Урд нь ер нь огт уулзж байгаагүй танихгүй хүмүүс ч гэсэн яг нэг хуучны танилуд юм шиг маш дотноор хүлээж авсан. Тэр нь маш өндөр сэтгэл надад төрүүлсэн. Яг өнгөрсөн хэд хоногийн сургалтын дээр бол хамгийн сэтгэлд үлдсэн хаалганы Да Винчи робот хаалгаар дермоидны өндөвчний дермоидны уйлахаа авсан хаалгаан дээр орсон. Хаалгааны баг эмч сүлэгч тэр хаалгаан дээр тусалж байгаа бүх хүмүүсийн багаараа яаж хамтарч ажиллаж байгаа нь сэтгэлд маш өндөр үлдсэн. Мөн эмнэлгийн маань орчин за гаднаас орж ирээд ингээд зориулагдсан жижигээсээ том руу хүртэл яг л нэг маш тав тухтай цэвэрхэн үйлчлүүлэгчээ харилцаа хандлагаараа хүндэлсэн ийм. За тий кинон дээрээс хараад ер нь энд ирээд яасан яг кинон дээр байсан зүйлүүдийг өөрийн нүдээр боддоор харахад их сайхан санагцаа. Хааны ордоноор бол нөгөө хамбог өмсөд Солонгосын үндэсний хамбог өмсөд ингээд хааны ордоор ингээд зочлоод сонирхоод явхад бол тэр бол мартагдахааргүй сайхан санагдсан. Тэгээд Солонгост ирээд ер нь бол Солонгос хүмүүс бие биендээ их хүнд итгэлтэй харилцдаг юм байна. Нэгнийхээ хувийн орон зайруу хаалтдаггүй. Тэгээд жирэмсэн болон хүүхдэд ээлтэй тийм орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан. Тэр нь сайхан санагдсан. За тэгээд ер нь бол яг мэдэрсэн юм гэвэл би энэ сургалтаар ирээд за магадгүй би 1 жилийн дараа юм уу 3, 5, 10 жилийн дараа өөрийгөө ямар түвшинд байх ёстой вэ? Юу сурч мэдсэн байх ёстой вэ гэдэг дээр мотивац авсан гэх юм уу? Юу сурах ёстой вэ гэдэг дээр өөрийгөө шинээр зорилгоо тавьж чадсан өдрүүд боллоо. За намайг эмнэлэгтээ хүлээн авч халуун дотноор хүлээн авч өнөөдрийг хүртэл эмнэлгийнхаа нэг хэсэг болгож хамтран ажиллаж чиглүүлж өгсөнд маш их баярлалаа. Дараа би заавал эргэж ирж сурнаа. Аньяо.